Ever since Kiva's launch in March 2005, our organization has always been interested in expanding our presence into Mongolia. Not only do we know that the need for microfinance to be very great in the country, but we also knew our lenders would love the opportunity to lend to Mongolian entrepreneurs. As a result, we are extremely happy to have Hasbank as our first Mongolian partner, not only because of their strong financial performance, but we also know that the social mission lies at the very heart of the organization. Намайг мөнх бол гэдэг Hasbank-ны бичиг санхүүгийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байна. За манай банк Kiva олон улсын байгууллагатай 2009 оны 1 сараас эхлэн түнш байгууллагаар нь сонгогдсон ажиллаж байна. За үүний нэг тод жишээ нь бол манай харилцагчдад олгосон энэ сая долларыг 90 гаруй орны 21 мянган орчим хүмүүс зээлдүүлсэн байна. Тэгэхээр энэ маань бол улс үндэстэн яс үндэс харгалзахгүйгээр бие биедээ зээл өгдөг юм технологи болох нь харагдаж байна. Kiva-гаар дамжиж ирж байгаа энэ зээлийн их уср маань бол ямар ч хүүгүй их усрын зардалгүй орж ирдэг учраас энэ маань бичиг санхүүгийн байгууллага үйл ажиллагааг дэмжихэд үр ашгийг нэмэгдүүлэхэд маш нэмэр болдог. Хоёрдугаарт гэвэл Kiva байгууллага маань бол олгож байгаа энэ зээлүүдийн эрсдлийг бүрэн хариуцж явдаг учраас мөн одоо бичиг санхүүгийн байгууллагууд шууд одоо ийм үр ашгийг өгдөг. Kiva байгууллагатай хамтарч ажилласнаар бий болж байгаа энэ үр ашгийг зөвхөн банк өөрөө бүртээ зогсохгүй харилцагчтайгаа бас энэ үр ашгийг бүртээх зорилгоор банкны удирдлагын зүгээс санаачлаад за энэ Kiva зээлд хамрагдаад зээлийн хугацаа хэтрэлтгүй хугацаанд нь төлөөд үр ашигтайгаар ашиглаж чадсан юм харилцагчдаа бид нар нийт одоо зээлийн хүүгийнх нь 9%-аар хадгаламж нээж өгч одоо шууд үр ашгийг бүртээж байна харилцагч нартай. Миний нэрийг Бэмжиргал гэдэг. Би одоо энэ хурлын 8-ыг эхлээд 9 жил болж байна. Тэгээд одоо энэ зээлээрээ болохоор бас л барааныхаа эргэлтэнд хэрэглэнэ. Одоо манай том баяр болдог. Цагаан сар яаш гэдэг тэр баяруудынхаа урлагийг татаж авах гэж энэ мөнгийг зээлж байгаа маа. Сайн байна уу? Намайг Тоядар гэдэг. Би Hasbank-ны нарийнтугай салбарт зээлийн мэргэжилтнээр ажилладаг. Зээлийн яг процесс бол зээл болон Hasbank зээлдэгч нарын хооронд дараах одоо миний ярьж байгаагаар дараах процессор бол зээл олгогддог. Энэ яадаг вэ гэхээр эхлээд зээлдэгч маань Hasbank-ын дээр хурж ирээд биднэрт хүсэлтээ гаргадаг. Хэдэн төгрөгийн зээл ямар хэрэгтэй байгаа гэдгээ тодорхойлоод ярилцлага хийсний дараагаар ямар бичиг баримт бүрдүүлэх үү, тэр бичиг баримтыг бүрдүүлж ир гэж хэлнэ. Дараа нь зээлдэгч маань бичиг баримтаа бүрдүүлж хурж ирээд биднэрт агуулна. Тэгээ бичиг баримт бүрэн бах юм бол бизнес хийж байгаа газар дээр нь очиод үнэхээр тэр бизнесийг эрхэлж байгаа гэдгийг бас шалгаж үзнэ. Тэгээ эргэлтийн хөрөнгөний хэмжээг бас тодорхойлно. Тэгсний дараа болохоор гэрт нь очиж өрхийн судалгааг нэхийн. Тухайн хүн одоо ямар амжиргаатай байгааг нь судлаад мэдээд тэгсний дараагаар би зээлийн одоо материалаа бэлдэнэ. Материалаа бэлдсэний дараагаар зээлийн хорооны хуралд оруулаад тэгээд энэ зээл маань батлагдлаа гэвэл маргааш нь тухайн зээлдэгч маань хурж ирээд гэрээгээ байгуулад тэгээд мөнгө авдаг. Тэгээд бүх зээл бол Kiva зээлээр бол орохгүй. 4.2 саяас доош төгрөгийн зээлийг Kiva төслийн зээлд оруулж байгаа. Тэгээд Kiva зээлийн нэг нэмэлт юу хийх вэ гэхээр
тухайн хүний зургийг нь авна. Тэгээд төв албан руу одоо Kiva зээлийн хүснэгт гэж бэлдэж өгч явуулдаг. Тэгээд тэрийг төв албан дээрээс цааш нь вебсайтн дээрээ байрлуулдаг юм аа. Hello, I'm Mukhmanda. I'm a Kiva coordinator at Hasbank Mongolia. Basically, at headquarters, loan information is uploaded to the Kiva web page, and then loan starts fundraising. Sanderson, and I'm an analyst at a private equity firm. Today, I'm on Kiva.org, and I'm about to lend to Bayamba because I've actually visited her market before in Mongolia. So here we go. Зээл хамгаалж ингээд баярлж байна. Тэгээд Kiva зээл нь монголчуудын одоо тийм энэ зээл авч байгаа энэ улсад маш нэмэр болж байна. Тэгээд энэ зээлээр бид нар маш их юм нэ. Танаас баярлалаа. Since the inception of the partnership in January 2009, Hasbank has disbursed Kiva loans to over 1,000 of its borrowers and has fundraised over $1 million on the Kiva website.